Бэлчээр аппликейшн. Бэлчээрийн газрын фото мониторинг. Та Android утастай бол Play Store, iPhone утастай бол App Store руу ороод бэлчээр гэж бичээд Open төвшгийг дарснаар таны утсанд аппликейшн суuna. Мэргэжилтэн малчин гэсэн хоёр сонголтоос малчин хэсгийг сонгоно. Газар зохион байгуулалт Геодэд зураг зүүн ерөнхий газрын мэргэжилтнүүд мэргэжилтэн хэсэгт нэвтэрнэ. Бүртгүүлэх цонхыг дарж өөрийн регистрийн дугаараа оруулаад шалгах цонхыг дарахад хур системээс таны овог нэр автоматар гарч ирнэ. Ог цонхыг дарна. Дараа нь эрх сонгох зэс рүү орж малчин цонх дээр дараад сонгож хариулна. Дараа нь username буюу гар утасны дугаар пассвортыг өөрөө зохиож оруулаад илгээхэд таны гар утсанд OTP код ирнэ. Ог цонхыг дарж гар утсанд ирсэн OTP кодыг оруулж баталгаажуулах цонхыг дарснаар бүртгэл амжилттай болно. Нэвтрэх нэр хэсэгт гар утасны дугаар, нууц уг хэсэгт өөрийн зохиосон нууц үгээ оруулж нэвтрэх цонхыг дарна. Нэвтэрсний дараа таны байршлыг аппликейшнд ашиглахыг зөвшөөрөх үү гэхэд Allow while using app гэдгийг сонгосноор таны гар утасны локейшн асч байршлыг тодорхойлно. Үүний дараа аппликейшны доод талд байх хамгийн ихний газар гэсэн зэс рүү орно. Дээд талд нь давхар гэсэн цонх гарч ирнэ. Аймгийн хэл, сумын хэл, багийн хэл, мониторингийн цэг гэснээс сонгоно. Аппликейшны доод талд байх хадгалах зэс рүү орж цэгийн байршил тодорхойлох цонхон дээр дарна. Газрын нэр улирлын бэлчээр сонгох гэсэн цонхнуудаас газар улирлаа сонгоод цэг бүртгэх цонхон дээр дарахад амжилттай хадгалагдана. Анхааруулга. Та мониторингийн цэгээ сонгохдоо автозам, уст цэг, өвөлжөө, хаваржаа, тариалангийн талбай зэрэг бэлчээрээс өөр зориултаар ашиглаж байгаа газраас 100 м буюу түүнээс хол байхаар сонгоно. Аппликейшны доод талд байх цэгүүд зэс рүү ороход таны оруулсан мэдээлэл автоматар гарч ирж түүн дээр дарж мэдээлэл оруулах хэсэг рүү орно. Эхлээд орчны зураг авах хэсэг рүү ороход дөрвөн зүг рүү харж зураг авах цонхнууд гарч ирнэ. Орчны зураг нэг дээр дарахад аппликейшн танаас камера нээх зөвшөөрөл асууна. Зөвшөөрөх гэсэн сонголтыг хийж while using app цонхыг дарж утасны камерыг асаана. Анхааруулга. Хүн, мал, амьтан, машин, мотоцикл зэргийн дүрсийг оруулахгүй байх. Газар тэнгэрийн харьцаа ойролцоогоор 70-30% байх. Хааш 1 метрийг илэрхийлэх дөрвөлжин цагаан зураасан дотор багтаан урд, хойд, баруун, зүүн гэсэн дөрвөн зүгийн зургийг орчны зураг 1-4 тус бүрлүү орж стандарт хангасан бэлчээрийн зураг авч хадгална. Хүсвэл дахин зураг авах боломжтой. Орчны зураг авч дуусаад бүрхцийн зураг авах гэсэн хэсэг рүү орж X дээрээс нь бүрхцийн зураг 1-9 хүртэлх цэгийн бэлчээрийн зургийг тус бүр авна. Анхааруулга. Хөл болон өөр ямар нэг зүйл оруулахгүйгээр авах, 90 градус X дээрээс авах, 1 м урттай мод эсвэл өөр биет бэлтгэж түүнийг зураг авахдаа ашиглах. Харанхуйд болон бороотой манантай зураг авахгүй байх. Зураг авч эхэлсэн цэгээс нэг чиглэлд 1 м тутам зураг авах байдлаар нийт 9 зураг авна. Зургуудаа авсны дараа улирлын бэлчээр хэсэг рүү орж бэлчээрээ сонгоно. Дараа нь бэлчээр хамгаалсан арга хэмжээ хэсэг рүү орж тохирохыг сонгоно. Мал бэлчих зай, цасны зузаан, өвсний дундаж өндөр, малын тоог мөн сонгож бөглөөд цэгийн мэдээлэл хадгалах цонхыг дарна. Хэрв та зургаа зааврын дагуу амжилттай авч чадсан бол өвөгдлийг серверт хуулах товчийг дарж тийм гэсэн сонголтыг хийснээр таны оруулсан цэгийн мэдээллийг хуулж эхэлнэ. Хуулж дууссаны дараа амжилттай хадгалагдлаа гэсэн бичиг гарч ирнэ. Одоо та үр дүнгээ яаж харах вэ гэвэл аппликейшны профайл хэсэг рүү орж мониторингийн үр дүн гэсэн цэсийг дарснаар өөрийн өгсөн мэдээллийн үр дүн цэг тус бүрээр харах боломжтой болно. Та мэдээллийг QR-аар харж болно. Бэлчээрийн төлөв буюу 1 м2 талбайд хэдэн хувь ногоон ургамал эсвэл нүцгэн хөрс байна. Ногоон ургамлын хэдэн хувийг хөл газрын ургамал эзэлж байна уу? Үүнээс гадна бэлчээрийн биомасс, дат зэрэг мэдээллийг нэг бүрчлэн авах боломжтой. Малчид бидэнд зориулсан сүлжээг үед ашиглах боломжтой бэлчээрийн ухаалаг систем. Бэлчээр аппликейшн